Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Монгол хэлнийхээ хичээлээ бэлтгээрэй. Ширээн дээр монгол хэлнийхээ сурах хүчгийг дэвтэр, үзэг, харандаага гаргаж тавиарай. За бид өмнөх монгол хэлний хичээлүүдээр юуны тухай үзсэн бэлээ? Түүнийг сэргээн санацгаая. Зохиолын баатруудыг ялган зан чанарыг тодорхойлж сурсан. Мөн зохиолын чухал хэсгийг олж түүний утгыг ярьж сурсан. Зохиогчийн хэлсэн үгийг ялгаж сурсан. Зохиолын баатруудын хэлсэн үгийг мөн ялгаж сурсан. Утга ялгасан гээтэй үгийг ялгаж өгүүлбэрт оруулж бичиж сурсан. Эхийг уншихдаа сэтгэлийн хөдөл, нүүрний хувирал, дууны өнгийг тохируулж уран уншиж ярьж сурсан. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр өмнөх хичээлийнхаа үтснийг давтан маттгаж өнөөдрийн хичээлийг эхлүүлье. За хүүхдүүдээ сурагчгээ нээгээд 78 дугаар үтсийг гаргаарай. Эцгийн захиас гэсэн их байгаа. Бүгдээрээ сурагч рүүгээ хараарай. За хамтдаа уншицгаая. Ганц хүүтэй ядуу тариачин нас барахынхаа өмнө их нэртэй хүүгээл эрдэнтэй сайн хүн болгоорой. Тэгвэл хүн бүхэн хүндэтгэн гэж загчээ. Хүүг 7 нас хүрмэгц ихнэ. Одоо чи эцгийнхээ гэрээсийг биелүүлэх цаг нь болжээ. Чамд эрдэм сурах 10 жилийн хугацаа өгье. Тэгснийхээ дараа хотод очиж шалгалт өгөөд эрдэмтэн болж чадна гэж хэлв. Хүү хот руу явсан боловч хугацаанаас өмнө эргэж ирэхэд эхэн хүүгээ сансан хэдий ч сэтгэлээ барин чи яагаад хугацаанаас өмнө ирэв? Шалгалт өгч чадхаар ном сурчгаа юу гэж асуухад хүү нь уйлж идэх юм өгөөч гэв. Би таньдаа ирэх гэж яарад 10 жил сурах ном эрдмийг наанан сурчсан гэхэд эхнэ. Тэгвэл чи эхний 10 үсгийг харанхуйд бич гэд гэрлээ унтраахад хүүн үсгээ бичиж эхэнч борцог хийжээ. Хүүгийн бичсэн үсгүүд нь том жижиг хид хідэн газар бих тусаасан байхад ээжийнх нь хийсэн борцог цэв цэвэрхэн сайхан болсон байв. Ээж нь хүүгээ гэртээ байлгахыг хичнээн их хүсэж байсан ч эрдмээ өөрийн болгон сураад ир гэж тэр шөнөдөө явуулжээ. За саяхан уншсан ихээсээ утгыг мэдэхгүй үгийг сонгож тэмдэглээрэй. За багшны мөгнүүдийг авсан байна. Юуны зураг байна? Тариачин. Тариачин гэж ямар хүнийг хэлдэг юм бол бүгдээрээ толноосоо хараад тайлбараа олж авъя. Тариалангийн ажил эрхлэх хүнийг тариачин гэдэг юм байна. За дараагийнх нь сурагчийн зураг байна. Юу гэсэн үг вэ? Шалгалт. Шалгалт гэж юу гэсэн үг юм бол бүгдээрээ бодож үзье. Зөв буруу эсхийг шалгах. Үтсэн сурсныг шалгах, шалгуулах. Энэ юу юм болоо гэдэг. Бих. Бих гэдэг юм байна. За бих гэж юу хэлдэг лээ? Бичиг, зурхад хэрэглэгдэх будаг. Бих зурах гэсэн утгатай үг юм байна. За энэ зургийг ажиглаад гэрээс гэсэн үг юу гэсэн үг юм бол гэрээс талнаас хараарай. За хүн нас барахынхаа өмнө захиж хэлсэн үг захиаг гэрээс гэдэг юм байна. Түүнийг гэрээс үг, гэрээс захиа гэж хэлдэг юм байна. За одоо бүгдээрээ эдгээрийг мэдгүйгээ ойлгож авсан бол одоо их рүүгээ дахин харъя. За одоо өөрийнхөө эцгийн захиас ихээсээ өөрт таалагдсан өгүүлбэрийг сонгож тэмдэглээрэй. За та нар өөртөө таалагдсан чухал гэж үзсэн өгүүлбэрийг тэмдэглээрэй.
За тэмдэглэгээ хийхдээ янз бүрийн аргаар тэмдэглээ хийж болно. Харандагаа бариад харандаагаараа номон дээрээ тэмдэглээрэй. За дугуйж тэмдэглэж болно, доогоор нь зурж тэмдэглэж болно, хашилт хаалт хийж тэмдэглэж болно, мөн зөв гэсэн тэмдэг хийж тэмдэглэж болно. Аль нэгийг сонгоод та бүхэн өөр таалагдсан үйлбэрээ тэмдэглээрэй. За багш нь тэмдэглэнэ харъя. Хүүгээ эрдэмтэй сайн хүн болгоорой гэсэн өгүүлбэрийг багш нь дугуйж тэмдэглэлээ. За дараа нь одоо чи эцгийнхээ гэрээсийг биелүүлэх цаг нь болжээ гэсэн өгүүлбэрийг доогуур нь зурж тэмдэглэлээ. За өөр хоёр талд нь хаалт, хашлах хийж тэмдэглэлээ багш нь. Би таньда ирэх гэж яарад 10 жил сурах ном эрдмийг наан нь сурчсан гэсэн хэсэг нь чухал гэж үзлээ бас. За дараагийнх нь ээж нь хүүгээ гэртээ байлгахыг хичнээн их хүсэж байсан гэсэн хэсгийг зөвлөж тэмдэглэлээ. За та бүхэн чухал хэсгүүдээ тэмдэглэсэн бол тэгээд ихээ ойлгосон бол дараагийн даалгавар руу хамтдаа орцгоё. За уншинд ихэнхээ зохиолын баатруудыг нэрлэж зан чанарааг нь тодорхойлъё. За зохиолын баатрууд нь хэн бэлээ? Эцэг, их, өөр хэн гарсан мөлөө хүүхдүүдээ? Өөцтэй хүү. Тэгвэл бидний зохиолын баатрууд эцэг, их, хүү гэсэн 3 зохиолын баатартай байна. Энэ хүү 3 зохиолын баатар нь ямар зан чанартай болохыг бүгдээрээ тодорхойлж ярилцъя. Та нар өөрсдөө бодож үзээрэй. За эцэг маш их ажилсаг, хөдөлмөрч хүн. Хүүхдийнхөө төлөө сэтгэлэн зовдог. Хүн дээр өвдсөн. За ихийг харъя. Ажлыг чанартай сайн хийдэг. Ямар нэгэн ажлыг чанартай сайн хийдэг. Зарчимч шударга. Эсвэл хатуужилтай. Ийм хүн байна. За хүү ямар бол? Хүү ямар зан чанартай бүгдээрээ нэг бодож үзье да. Хүү маань бэрхшээлийг даван туулах чадваргүй. Эрдэм номыг төгс эзэмшиж чадаагүй. Эцэгийнхээ үгэнд бас сайн ордог. Тэгвэл хүүд сайнчталж, саарчталж бас байсан байна. За бүгдээрээ та нарын бодож байсантай нийцж байна уу? Дараагийнхаа даалгаварлаа гараарай. Эцгийн захиас ихээ сонгосон чухал хэсгүүдийг дэлгэцэнд гаргасан байна. Зохиолын ямар баатрын хэлсэн өгүүлбэр болохыг харгалзуулж холбоорой. Хүүгээл эрдэмтэй сайн хүн болгоорой. Одоо чи эцгийнхээ гэрээсийг биелүүлэх цаг нь болжээ. Би тандаа ирэх гэж яарад 10 жил сурах ном эрдмийг наан нь сурчсан. Ээж нь хүүгээ гэртээ байлгахыг хичнээн их хүсэж байсан ч гэсэн өгүүлбэр чухал хэсгүүд гэж тэмдэглэсэн шүү дээ хүүхдүүдээ. Одоо энэ чухал хэсгүүд болон энэ өгүүлбэрүүд хэний хэлсэн өгүүлбэр болохыг харцгаая. За зохиолд маань аав, ээж, хүү мөн энэ зохиолыг бичсэн зохиолч байсан. За тэгэхээр бидний энэ сонгосон өгүүлбэрүүд маань хинэн хэлсэн бэ гэдгийг харгалзуулан зурцгаая. За та нар өөрсдөө бодож үзээрэй. Багш нь төрүүлээжээ. Хүүгээ эрдэмтэй сайн хүн болгоорой. Хэн хэлсэн бол? Зураарай.
Зүйтэй. Аав хэлсэн байна. Одоо чи эцгийнхээ гэрээсийг биелүүлэх цаг нь болжээ. Үнийг хэлсэн зохиолын баатар хинбэ? Ээж нь би тандаа ирэх гэж яарад 10 жил сурах ном эрдмийг наан нь сурчсан гэсэн өгүүлбэрийг хэн хэлсэн бол? Хүү хэлсэн байна. Ээж нь хүүгээ гэртээ байхыг хичнээн их хүсэж байсан ч гэсэн өгүүлбэр маань зохиогчийн хэлсэн үг байна. За тэгвэл унсан ихээсээ, унсан зохиолоосоо зохиолын баатруудыг тодорхойлж тэр баатруудын хэлсэн үг өгүүлбэрийг сонгож бас тэмдэглэж болох юм байна. Дараагийн даалгаврыг хийцгээе. Аливаа зохиолын аливаа үйл явдал, аливаа юм болдог цаг хугацаатай байдаг. Саяын унсан эцгийн захиас эхээс цаг хугацааг илэрхийлсэн хэсгийг олцгоё. Цаг хугацааг илэрхийлсэн өгүүлбэр хаана байна вэ гэдэг бүгдээрээ олцгоё. Сурах хүчгийн 78 дугаар хуудсан дээр байгаа учраас эхээсээ ажиглаж хараарай. Чамд эрдэм сурах 10 жилийн хугацаа өгье гэсэн өгүүлбэр цаг хугацааг харуулсан өгүүлбэр байна. За энийг бас уншихдаа бүгдээрээ хэний хэлсэн үг вэ гэдгийг бас бодож үзээрэй. За дараагийн даалгавар. За мөн зохиол дээр болж байгаа үйл явдал маань хаана болсон гэдэг нь бас зохиол дээр байт юм байна. За тэгвэл энэ зохиолын газар орныг өгүүлсэн хэсгийг нь олж тэмдэглээрэй. За хүү хот руу явсан боловч хугацаанаас өмнө эргэж ирэхэд. За хүү хот руу явсан. Хаана болсон байна? Хот руу явсан байна. Тэгээд эргэж ирсэн байна гэхээр орон нутагтаа ирсэн байна, тийм ээ? Хот руу явсан байна, орон нутагтаа эргэж ирсэн байна. Тэгвэл энэ бол болж байгаа газар орны үйл явдлыг харуулсан өгүүлбэр байна. За тэгвэл аливаа зохиол дээр болж байгаа үйл явдал маань тухайн газар орон мөн тухайн үйл явдал цаг хугацаанд бас болж өнгөрдөг байх нэ. За дараагийн даалгаврыг хамтдаа гүйцэтгэе. За зааврыг маш анхааралтай сонсон шүү. Сүүлээсээ 2 дахь өгүүлбэрийг олж уншаад эххүү хоёрын хийсэн үйлийг ялгаж бичнэ үү? Сүүлээсээ гэсэн юу гэсэн үг гэхээр зэрэг эцгийн захиас гэдэг эхийн төгсгөлийн өгүүлбэр, сүүлийн өгүүлбэрээс урагшин тоолоод 2 дахь өгүүлбэрийг тоолж болох юм шүү. За бүгдээр олоо хараарай. За өгүүлбэрээ сонгоцсон уу? Сонгосон бол даалгавраа гүйцэтгэе. Зургийг ажиглаарай. Зураг дээр юу байх шиг байна хөлтөд те? Хүүгийн энэ тэнд бичсэн, энэ тэнд бих тусаасан бичиг харагдаж байна. За тэгвэл одоо бүгдээрээ сонгосон өгүүлбэрээсээ хүүгийн хийсэн үйлийг олж дэвтэртээ бичээрэй. За багш нь хүүгийн бичсэн үсгүүд нь том жижиг хэд хэдэн газар бих тусаасан. Бих тусаасан. За гисэн хэсэг нь хүүгийн үйл байна. Хийсэн үйлдэл байна. За одоо ээж нь юу хийсэн бол ээжийн үйлдэлийг бүгдээрээ олж тэмдэглэе. Ээж юу хийсэн бэлээ? Хүүгийн их борцог хийсэн. Ээжийнх нь хийсэн борцог цэв цэвэрхэн сайхан болсон байв. Гэсэн хэсэг нь гэсэн өгүүлбэр нь ээжийн хийсэн үйл байна. За бүгдээрээ дэвтэр дээрээ бичицгээч. За тэгвэл зохиолоос бас хэний хийсэн үйлдэл вэ гэдгийг бас ялгаж тэмдэглэж болдгийм байна. За бичээд дууссан бол дараагийн даалгавар руугаа анхаарцгаая хүүхдүүдээ. Өгүүлбэрийг уншаад тохирох үгийг нөхөж бичээрэй. Өгүүлбэрүүдээ уншаарай. Тохирох үгийг сонгохдоо ягаан өнгөөр бичсэн үгнүүдийг
уншиж үзээд тохирох үгийг сонгож бичээрэй. За бүгдээрээ дэвтэртээ бичээрэй. Дэвтэртээ бичихдээ цэвэрхэн, сайхан элементээр гоё бичээрэй. За бичиж дууссан бол үгээ сонгоё. За дэлгэцэндээ анхааруул, өөрийнхөө хийснийг багшийнхаа хийсэнтэй тулгаж ажиглаарай. Ажлыг хийхэд арга ухаан хэрэгтэй. За лулгаа хараарай. Арга гэдэг үг байх юм байна. Ээж арга үрээд явсан. Хоньны сүүгээр бүрсэн тарга амттай. Дараагийн хэлбэр малын тарга хүч сайн оржээ. За өөрийнхөө өгүүлбэртээ сайн тулгаарай. За энэ хоёр үгийг нэг өгүүлбэрт оруулж байгаа шүү. Аль нь өмнөө, аль нь ард нь байх үгээ зөв сонгоно шүү. Өгүүлбэр эхлэхдээ ямар үсгээр эхлэгдэг вүлээ гэдэг үгээ бас анзаарч хараарай. Бага ангийн сурагчид өнгийн цаасаар баг хийлээ. За сайн байна. Дараагийнх нь доржийн алга морь алга байна. За ингэ бичсэн хүүхдүүдээ дэвтэртээ бичсэн бол багшаага бичсэнтэй тулгаж хараарай. Буруу бичсэн бол дахин засаж бичээрэй хүүхдүүдээ. Дараагийн даалгаварлаараа бүгдээрээ дэлгэцэн дээр байгаа зургийг ажиглаад үйл явдлын зөв дараалтад оруулна. Эхийн их хэсэгт тариа тарьж амьдардаг ээж аав хоёр байсан. Дугаарлахдаа бас ихээ давхар ярьж явна шүү. За хоёрт нь хүү 7 нас хүрсэн, ээж нь 7 нас хүрэхээр нь юу гэж загсан бэлээ бодож үзээрэй. За ээжийнхаа захиасыг хүлээн зөвшөөрөөд хүү маань эрдэм ном сурахаар явсан 3 дугаарх нь аль нь вэ? Цүнхээ өрцөн номоо барьсан эрдэм ном сурахаар явлаа. За 10 жилийн хугацаатай хүү нь явсан. Одоо дараа нь ямар үйл явдал боллоо? Энэ дөрөвт нь хүү ядарсан, ирсэн байна. Эргэж ирсэн байна. Эргэж ирээд ээжтэйгээ уулзсан. Ээж нь хэдий хүүгээ санаж байсан ч яагаад хугацаанаас өмнө ирснийг асууж авсан. Хүү маань хугацаанаас өмнө сурцсан учраас ирлээ гэж хэллээ. За 5 дугаар үйлдэл болсон бэ. Ээж хүүтэйгээ хүүд юу гэж хэлсэн гэдгийг бодож үзээрэй. Сонгож ярилцъя. Дараагийн үйлдэл. За хүүгээр сурсан эрдмийн хүүгийнхаа сурсан эрдмийг шалгасан. Өөрөө хийх ажлаа бас хийсэн гэж. За одоо зохиолын төгсгөл хэсэг 8 дугаар хэсэг. Хүү яасан бодож үзээрэй. Хүү ээжийнхаа шалгалтанд тэнцээгүй учраас ээж нь хэдий хүүгээ санаж исэн боловч дахиж сайн сурж ирэхийг хүсэж буцаасан. За ингээд зохиолын агуулгыг бүгдээрээ зургаар харилцаж үйл явдлын дараалт орууллаа. За бид өнөөдрийн хичээлээр юу хийснээ ярилцгаая. Зохиолын баатруудыг ялгаж зан чанарыг тодорхойллоо. Тухайн эхээсээ чухал хэсгийг нь олж ялгаж тэмдэглэж ярилцлаа. Мөн зохиогчийн хэлсэн үгийг олж ялгалаа. Зохиолын баатрын хэлсэн үгийг ялгаж тэмдэглэсэн. Утга ялгасан гээтэй үгийг
өгүүлбэрт оруулж зөв бичиж сурлаа. Тухайн эхийг ойлгосноо цуврал зургаар зөв дараалд оруулж утгыг ярьж сурлаа. За ингээд та бүхэндээ багш нэг зөвлөмж уншиж өгье. Тэлээ хичээлийн явцад гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан ярилцаж хамтран суралцаарай. Шинэ хичээлүүд өдөр бүр зурагтаар давтан гарч байгаа учраас мэдлэгээ илүү баттгаж дахин үзээрэй. Мэдсэн сурснаа анги удирдсан багштайгаа холбогдсон танилцуулж нэмэлт мэдээлэл, дасгал, даалгаврууд авч хийгээрэй. Эцэг эх багшийнхаа захиасыг сайн биелүүлээд төвчээртэй эрдэм номдоо шамдан суралцаарай. Бидний саяын зохиол маань хичнээн ядарч зүдэрсэн ч эрдэм номыг төгс төгөлдөр сурч чадаагүйгээс болоод ээж нь хэдий санаж байсан ч үгүй дахин сайн сурч ирэхийг хүсэж буцаасан тухай гарсан байгаа. Та бүхэн ч гэсэн энэ зөвлөмжийг анхаарч хичээлээ сайн суралцаарай. За гэрийнхаа даалгаврыг дэвтэр дээрээ бичиж тэмдэглээрэй хүүхдүүдээ. Эцгийн захиас эхийг дахин сайн уншаарай. Сурах хүчгийн хуудас 80, дасгал 8. Мөн дасгал 10-ыг хийж гүйцэтгээрэй. Хичээл тэтгэврт оролцсон хүүхдүүдэд баярлалаа.